Сайн байцгаана уу, Дебра байна. Миний шинэ бичлэг тавтай морил. За, энэ удаагийнхаа бичлэгээр айгүй брендлэг хүний талаар ярих болно. Тэгээд жоохон брендийн хувьц өмсөе гэж утсан боловч надад байсангүй ганц байгаа брэнд нь Dior-ийн уруулын бодог байлаа. Тэгээд энэ нүгээрээ уруулаан будаад жоохон брендлэг уур амьсгал оруулаад тэгээд бичлэгээ эхлэе гэж бодож байна. Надад брендийн хувцас байхгүй ч гэсэн надад ямар ч брендээс ч үнэтэй хүзний зүйлт байдаг. Энэ болохоор миний багын найз өөрөө гараараа сүлжиж хийж миний төрсөдрөөр бэлгэлж исэн. Тэгэхээр энэ бол ямар ч брендээс илүү үнэтэй зүйл. Тэгэхээр энэ зүйлтэйгээ бичлэгээ эхлүүлцгээе. Бичлэг рүү орцгоё. За тэгэхээр брендлэг хүнийхээ нэгэн бичлэгийг үзэж сонирхцгаая. Монголын Instagram хэрэглэгчдээс хамгийн олон дагагчтай инфлюенсер Шавилхан Битэй дүлгөөнийг хамгийн хайр татам жүжигчдийн нэг гэлцдэг. Мөрөөдлийн театраас Улсын драмын Эрдмийн театрт орж Жюлиетад тоглосноор урлагийн нэр хүндээ овоо ахиулсан тэрээр Америкийн нэгдсэн улсад сурч ирмэгцээ тамгагүй төр жүжигийн баг хатны дүрийг ногоон гэрлээр авсан байдаг. Гинэтгэл төрөл арилсан гэмээр гой сайхан болж тансаг хауст амьдарч төрийн санхүүжилттэй кино жүжигч тоглох болсон нь жирийн нэг жүжигчний хэрэглээ гэхэд агцсан нь мэдээж. Гэтэл түүнийг алдартж иргэнд нөхрөөсөө салаад 240 саяар гоо сайхны мэс засалд орсон гин. Тансаггийн хаус нь 4.8 тэрбумын үнэлгээтэй 4 давхар байшин гинэ. Үүгээрч зогсохгүй шинэ амарган төвд 1.3 тэрбум төгрөгөөр Тамерлейн киноны гүнжийн дүрийг авч өгсөн гинэ. Америкийн нэгдсэн улс, Англи, Казахстан, Австрали зэрэг улсын хамтран бүтээж байгаа энэ кинонд Монголын төрөөс ч санхүүжилт олгосон гинэ. Ямар гэчийн одон гисэн хувь тавилан ямар зангарахтай амраг вэ? Төрийн санхүүжилттэй олон улсын кинонд гол дүр авсан гэхээр шинэ амраг нь төрийн хүн байх вэ? Иймэрхүү ховж мэдээллүүд хаасаагүй байдаг. Монгол даяараа энэ мэдээнд юу н талцаж зарим нь битгий хүн гүтгээд бай, зарим нь энэ бол үнэ гэсэн. За үүн дээр болохоор жүжигчин дүлгөөн болохоор тайлбар хийсэн байгаа. За хамгийн эхний тайлбар болохоор Mercedes Maybach $280,000 1 тэрбум төгрөгийн үнэтэй энэ машин дотор селфицэн гэд энэ машин өөрийнх нь юмшгээр ингээд свэд аявих пост яваад исэн. Түүн дээр жүжигчин дүлгөөн ийм тайлбар хийсэн байна. Тэрбумын үнэтэй машин надаас нэхэд байхаар нь би гайхаад байсан. Сая учрыг нь оллоо. Medicana Health Group Mongolia энэ Туркийн том эмнэлгээс намайг тосож авч үйлчилсэн. Тодорхой хэлбэл энэ газраас мөнгийг нь төлж гаргасан машиныг миний машин мэтэр яриад байсан юм байна л да. Энэ машин Турктэй энэ эмнэлэгтээ байгаа. Ухаантай байна шүү, тролл биш л бол гэсэн байна. Тэгээд энэ хүү сторийн дээр нэгэн хүн reply хийгээд 180-аас 250 сая үнэтэй энгийн V-class загвар Maybach лого зүгээр шоу болгож ойсон. Чайнад ингэж хийдгээ. Байдаг л нэг такси манайхаар бол Yubica Black юм уу да. Гэсэн нэгэн хүний reply скриншот хийнгүүтээ үгүй одоо тэгээд энэ нь ч тийм тэрбум энтрийн үнэтэй биш юм байна шүү дээ. Яа да нэрэ гэсэн байна. За түүний дараагийн тайлбар болохоор 240 саяын мис засал гэж хаана юу байна вэ таминэ? Би одоо арьсаа солиулсан хүн үү? Жохон бодтой буурж баймаар 240 саяар бараг гоо сайхны жижиг имлэг нээчих бэлгүйтэй гэжээ. За гоо сайхны хагалгаанд ороогүй гэж байх шиг байна. Гэхдээ түүний 23 20 мэдгүй яг хэдтэй байсныг санахгүй байна. Залуугийн зураг нь энэ байна. Өөрчлөлт бол асар их харагдаж байна. Гэтэ 240 сая биш гэсэн ер нь бол юунд хагалгаанд орсон нь бол тодорхой байна. За түүний дараагийн мэдээлэл болохоор одоо энэ бас ичиж үхмээр худал мэдээлэл за Энэ тоглосон гадны киноны маань гүйцэтгэх продюсер Өзбекстан залуу
Энэ залуу Монгол гүнжийн дүр дээр заавал монгол жүжигчин авна гэд монгол хүн огт танихгүй болохоороо бүр Google-с англиар ярьдаг монгол эмэгтэй жүжигчин гэж хайгаад намайг олоод бүр Facebook-ээр маань холбогдож видео шалгаруулалт зайнаас хийгээд намайг сонгож авч байлаа. Тэгсэн бүр ичиж өгмөр нөгөө хідэн тороолууд нь Монголоос мөнгө авч дүлгөөнийг тоглуулсан гэд бараг мессеж бичээд энэ хүмүүс шок ичээч болооч энэ муухай өвөлдлээ. За үнэхээр Facebook-оор холбогдоод өөрийг чинь ингээд сонгон шалгаруулалтанд оруулсан бол яагаад Facebook-оор холбогдсон тэр чатаа скриншот хийгээд харуулчих болохгүй байгаа юм бэ? Тэгвэл бид бүр итгэн штэ. Тэгээд жүжигчин дэлгөө яагаад скриншотоо харуулахгүй байгаа ингээд скриншот хийж чаддгүй болов уу үгүй юм байна. Өөр нэг хин нэгэн хүний постыг скриншот хийгээд өөрийнхөө сторид оруулсан байсан. Энэ нь болохоор Урангой алтан гэрэл гэдэг нэг ганц эмэгтэй рүү дайрсан байсан л да. Энэ эмэгтэй нь болохоор хов ярих дургүй. Тэгтээ улсын мөнгөөр бизнес класс явдаг, сайдын машинаар тосуулдаг жүжигчин охин бол үнэ. Мэдзэр биш дууган өнгөрөх бас хэцүү юм. Энэ сарын татвараа төлөх гэж махиж байхад юм л бодогдох юм. Бизнес эрхлэх энэ их татвар өгч байгаа мөнгө эргээд хин нэгний тансаглал байхыг харах ямар байх вэ? Боддоо. За яг хөө энэ эмэгтэйний хувьд болохоор жоохон дайрч давшилсан юм шиг бичиж зүгээр миний бодлоор тэгэж бодогдож гин гэдэг нэг хараа өөрөөр бичсэн бол өөр байх байсан байж магадгүй. Тэгээ үүн дээр нь болохоор энэ эмэгтэйг огт танихгүй ч хүндэлж явдаг. Маш олон хүнээс энэ хүний постны тухай надаас асуужээ. Урангой алтан гэрэл та өөрөө худалцуу яриаг үнэн гэж баталж бичснээ залруулга хийх үү гэсэн байна. За Real News руу дайраг өмөртлөө Урангой алтан гэрэл гэдэг хүн рүү дайраад бас энэ хүн рүү бичсэн чатаа скриншот хийж постлсан байсан. Худал ингэж тархтгаа таны тоомжиргүй зүгээр л нэг хов живээр итгэж бичсэн пост ингээд л худлын баталгаа болоод цааш яригддаг. Ингэж үнэн гэж баталж бичсэн шигээ эргээд худал гэж хинч залруулж бичдэггүй. Пост устгаад надаас уушлах гуйсан ч эргээд ингээд л нийтэд тархаад үлддэгэ. Үүн дээр нь энэ Урангой алтан гэрэл гэдэг хүн ингэж хариулсан байна. Би ганцаараа бичээгүй шүү дээ. Тийм. Энэ хүн ганцаараа бичээгүй. 3 жил хүмүүсээр яриулж байна гэчээд яагаад ганцхан над руу бичээд байгаа? Би ганцаараа чамайг тэгж хэлээгүй. Би чамаас уушлах гуйдаг нь соёлтой хөөрхөн эвтэйхэн яриад ойлголцлоо гэж бодсон гэсэн шатаа скриншот хийгээд оруулсан. Ганцаараа биш гээд олноороо хүнийг ингэж гүтгэж дэрлэхэх шудраг биш л дээ. Гэтэ оргүй хоосноос юм гарч ирэхгүй штэ. Олны үг ортой гэж. За үүний дараа Урангой алтан гэрэл болохоор өөрийнхөө стори дээр ингэж оруулсан байна. Би хэрүүл хийдэггүй, чадахгүй, хэдэн өдөр Facebook, Twitter-ээр явж байгаа сэдв. Бас би хүнтэй бичсэн DM яриа задалдаггүй. Энэ бол маш том чанар шүү. Дүлгэн одхон над руу бичсэн. Надад байгаа мэдээлэл худал бол уушлах хүссэн. Пост устгасан. Дэмжиж явдгаа хэлсэн. Өөрөө олон нийтэд тавихыг хүссэн юм шиг байна. Тийм ээ, өөрөө олон нийтэд тавихыг хүссэн юм шиг байна. За энэ хүний постыг скриншот хийгээд ингээд өөрийнхөө сторид оруулж чаддсан бол тэгээд яагаад энэ киноны гүйцэтгэх продюсер Үзбекистан залуутай чатлсан чатаа скриншот хийгээ батлаа харуулчих чадахгүй байгаа гэдэг нь айгүй сонирхол татж байна. Та нарын юу гэж бодож байна? Яагаад скриншот хийж харуулчих болохгүй байгаа? Ингэж скриншот хийж чаддсан бол тэгээд бас яагаад өөрийнхөө орлогоонд батлаа харуулчих болохгүй байгаа? Би юм орлоготой ингэдэг тэгдэг гэх. Эдгээр өөрийгөө хамгаалсан постуудын пост биш ээ сториудын сүүлчийн стори нь болохоор маш том мэдээлэлсэн заяа. Миний бие одгүй овогтой дүлгөн одоогийн ерөнхий сайд Оюун Эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо харилцаа байхгүй. Хизээч байгаагүй. Байх ч үгүй. Тэр миний хизээч харж уулзаж байгаагүй ч намайг илт гүтгээд оромжлоод байгаа хүмүүс хэрвээ хэлж ярьж байгаагаа батлаад нотлоод гаргаад ирвэл бүр нэрээ юу хүссэн 9 цагаан хүслийг нь биелүүлээд өөрт байгаа бүхнээ өгөөд болвол бүр эцэндээ үхээ далд ороод өгье. Та нарын хэлж байгаагаар. Бид нэрнгээсээ андуураад байсан бол яах вэ? Үнэхээр ерөнхийдөө Оюун Эрдэнэ биш байвал яах вэ? Бид нэрнгээсээ үнэхээр худлаа хүнийг гүтгээд байсан бол яах вэ? Гэтэ оргүй хоосноос юу ч яриа гарч ирдэггүй шүү дээ. Тэгээ юунаас энэ яриа эхэлсэн байж болох вэ? Магадгүй Оюун Эрдэнэ биш өөр хүн байвал яах вэ? Оюун Эрдэнэ биш учраас энэ хүнтэй ямар ч холбоогүй дээ батлаад гаргаад ирвэл бүр эцэндээ өөхөө далд ороод үгүй та нарын хэлж байгаагаар гэж байгаа байхгүй юу.
Тэгэхээр бид нар андуураад байсан бол яах вэ? Тэнд ерөнхийдөө оюурд нь биш шал өөр хүн байсан байвал яах вэ? За нэгт гаргалгаа миний бодол юм байна заяа. Энэ нэгт бол оюун эрдэнэ биш өөр улс төрийн өөр өндөр албан тушаалтай нийгэм байсан. Тийм учраас ингэж бардам хэлж байгаа. За хоёр дахь гаргалгаа нь болохоор үнэхээр оюун эрдэнэ гэхдээ үнэхээр нууцын өндөр чаналалтай нөхцөл байдалд уулздаг учраас бид нар баталж нотолж чадахгүй. Тийм учраас бардам хэлж байгаа. Хоёр дахь нь. За гурав дахь нь болохоор энэ харилцаа аль үзийн дууссан. Цаашдаа уулзахгүй. Жүжигчин дэлгөөнийг нэр алдартай бүр ингээ хөрөнгө мөнгөтэй болгоод гарыг нь ганцганд хөлийг нь дөрөвөнд гэдэг чинь хүрэх ч гэсэн одоо энэ хоёрын харилцаа дууссан. Тэгээ цаашдаа угаас үргэлжлэхгүй учраас ингэж хэлж байгаа. Ийм гурван гаргалгаа байна. Та нар юу гэж бодож байна? Түүний мэдэгдэл постн дээр миний бодлын хувьд ийм байлаа. Харин үргэлжлүүлээд нэгэн зүйлийг судаллаа. X нөхрөөсөө салаад генет төрөл арилцсан гэдэг одоо угаасаа хүн болгоо мэдэн штэ их хөрөөсөө салаад генет төрөл арилцсан штэ. За тэгээд түүний Facebook постыг хож үзлээ л дээ. 2021 оны 3 сарын 16-нд хосын жорд орж байгаа постлсан байна. Түүнээс 3 өдрийн өмнө Home Tower буюу нөхөртөөгөө хамт огчсон гэрээ танилцуулсан бичлэгээ оруулж байсан. Үүнээс хойш түүнээс чааш нөхөртөөгөө холбогдолтой ямар ч пост оруулаагүй байсан. X нөхөр очроогийн хувьд 2021 оны 2 сарын 9-нд Монголд чинь мөнгө олох ямар хэцүү юм бэ ба гэж постлсан байна. Эхнэр нь нөхрөөсөө мөнгө нэхэж шаард зовоодог байсан юм болов уу? За тэгэнгүүтээ нэгэн хүний постыг шеэр хийсэн байна л да. Түр ариун бол охид ариун гэсэн үзэл бодол байсаар л гэд нэг урт өргөлжсэн постыг нь очроо мига шеэрлсэн байна. No, төрчин ариун бол охид минь ариун. Төрчин ариун бол охид минь ариун. Та нар юу гэж бодож байна? Энэ үнэн биз? Төрийн хүмүүс хэрвээ ариун байгаа залуу охидод хүрэхгүй бол үнэхээр охид минь ариун байж чадна шүү дээ. Тэгээд 21 оны 4 сарын 26-нд бүх харилцаа итгэл дээр тогтдог учраас хизээч битгий худлаа хэл. Түүний дараа 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеийн постыг шеэр хийсэн байна. Хөрөлс өх 31%, инх бат 69% саналтай гэж харагдсан. Харин үнийг инх бат гойд өгөөд миний ах гарч ирэндээ харж л байгаарай. Хөрөлс өхийг миний ах гэж дуудсан байна. Жүжигчин дэлгөөн болохоор 2021 оны 3 сард хосын жорд орсноо постлсноос хойш нөхөртөөгөө холбогдолтой ямар нэгэн пост хийгээгүй байсан бол түүний X нөхөр 2021 оны 10 сарын 4-нд X их нэртэйг авахулсан зураг оруулаад 5 жилийн өмнө мисний зураг даруулах гэж байгаад уран сайхны зураг даруулсан гэдэг энэ хүү зураг шеэрлжсэн байна. Энэ болохоор сүүлчийнх нь их нэртэйгээ холбоотой пост. Үүнээс хойш түүнээс цааш их нэртэйгээ холбогдолтой ямар ч пост оруулаагүй. Тэгээд 22 он жилийн дараа гэсэн үг. Нэг хорооны дарга болмоор санагдаад байх юм. Энэ болохоор яг нэг салсныхаа дараахан Гэхдээ нэг ядаж нэг хорооны дарга болоод ингээд дээшлэх юм л үү гэсэн утгатай нэг пост юм шиг санагдахгүй байна та нарт. Түүний дараа 22 оны 5 сарын 19-нд улс төрчдөд маань улсаа дэлхийн шилдэг улс болгоно гэсэн амбиц байдаг болов. Нэрээ байдаг болов. Ерөнхийлөгчтэй юм яриа сууж байх юм гэж зүүдлээ. 22 оны 6 сарын 21. Хөрөлсөх аль үзэн ерөнхийлөгч болсон байсан үе. Тэгээд 22 оны 6 сарын 23. Америкт байгаа найзуудаа хандаж хэлэхэд ийшээ битгий ирээрээ. Амьдрал чинь 360 иргэн. Үнэн штэ. Америкаас Монгол руу ирээл ингээл алга уруулах шиг амьдрал нь өөрчлөгдсөн штэ. Эхнэрийнх нь амьдрал нь алга уруулах шиг өөрчлөгдөөд очроо явж гэсэн амьдрал нь алга уруулах шиг өөрчлөгдсөн аль альнийх нь хувьд. Мөн түүний дараа ерөнхийлөгч хөрөлсөхтэй холбоотой нэгэн постыг шеэр хийгээд ах инста дээрээ close friendsтэй болов. Түүний дараа 2023 оны 7 сарын 21-нд мөнгөтэй л бол Монгол гоё. Энэ улс төр мөнгөтэй холбоотой пост маш их оруулсан байгааз 24 оны 12 сарын 11-нд сонгуулийг өвлөл өгдөг болгочих. Та нарт юм бодогдохгүй байна уу? X нөхөр нь мөнгө болон улс төртэй холбоотой пост ер нь аяг их оруулдаг. Тэгээс 1 сарын 11-нд энэ жилийн 1 сарын 11-нд энэ гадаадаар аялаад байгаа хүмүүс ирж жигсаач их орон чинь сүйрлээ. Энэ бол яг ганц гадаадад аялж байгаа хүмүүс битгий хэлээ. Ихтер нь бас гадаадаар аялал явж байгаа.
янз бүрийн юм бодогдож байна. Тэгээ 2 сарын 26-нд хүнийг мөнгөтэй мөнгөгүй гэж 2 л ангилна. Тэгээд бас мөнгө хаана байна? Тэнд хайр байдаг. Тэгээд түүний хамгийн сүүлд скриншот хийж авч үлдсэн пост нь бол гэхдээ манай нэгэнд эмэгтэй л буруутай болчих юм те. Ер нь бол яг энэ постыг уншаад гэхдээ манай нэгэнд эмэгтэй нь буруутай болчих юм те гэдэг дээр бол надад энэ залуу очроо гэдэг хүн надад мужиг гэр хүн шиг санагдсан. Яагаад гэвэл нэгэн цагт хайрлаж явсан эмэгтэй өөрийнх нь хүүхдийн ээж хүнийг ингээ уулз даяараа муу хэлээд ингээ байж байгааг хараад бол мэдээж дэсэ төвчгүй. Өөрийнхөө хүүхдийнхээ ирээдүйгч бодсон ч тэр. Тэгэхээр жүжигчин төлөөнийг бол буруутгах бол ямар ч арга байхгүй. Боломжтой амьдралтай болох боломжтой байвал тэр хүн зүгээр боломжоор ашигласан л биз. Тэглээгээд яагаад эмэгтэй нь буруутай болчих юм. Яг энэхүү постоор ингээ зөндөө олон юм хэлж байгаа юм шиг тий. Тэр эмэгтэйчүүдийн тархийг угаагаад мөнгө төгрөгөөр амлаад ингээд улс төрийн хүмүүс тархийг угаагаад ингээд бидний татврын мөнгөөр тэдгээр эмэгтэйчүүд ингээд жаргаагаад ингээд явж байгаа. Яг гол асуудал нь болохоор тэр энэ жүжигчин эмэгтэй мөнгөөр ингээд туйлж байгаадаа биш бидний мөнгийг тэр эмэгтэй зарчуулж байгаа улс төрчид асуудал байх ёстой байхгүй юу? Гэхдээ за буцаад жүжигчин дэлгөөний мэдээлэл рүү буцаад орё заяа. Ингэж хэлсэн байсан шүү дээ. Ерөнхий сайд оюун эрдэнэ гэдэг хүнтэй ямар ч хувийн холбоо харилцаа байхгүй, хизээж байгаагүй, байх ч үгүй, тэр миний хизээж харж уулзаж байгаагүй, намайг илт гүтгээд оромжлоод байгаа хүмүүс хэрвээ хэлж ярьж байгаагаа батлаад нотлоод гаргаад ирвэл бүр нэрээ юу хүссэн 9 цагаан хүслийг чинь биелүүлээд өөрт байгаа бүхний өгөөд болвол бүр эцсэндээ өхөө талд ороод үгүй та нарыг хэлж байгаагаар гэд маш зоригтой мэдээлэл хийгээд байна. Тэгэхээр энэ болохоор сүүлчийн мэдээлэл. Харин би жүжигчин дэлгөөний фэйсбүүкийг ухаж байгаад хамгийн анхны мэдээллийг нь олж авсан. За хамгийн анхны мэдээлэл нь болохоор 2022 оны 8 сарын 10-нд энэ 2022 оны 8 сарын үеэр л яг жүжигчин дэлгөөн оюун эрдний ингээд холбоотой цохуу яриад гарч эхэлсэн юм шиг байгаа. Тэгээ түүний дараа жүжигчин дэлгөөн нэг өглөөс ирэхэд улсынхаа ерөнхий сайдад нэг гэрт орчихсон байж үтсэн юм уу гэдэг нэг өөрхөн зурагтай хамт нэгэн пост оруулсан байгаа юм. Тэгтэл түүн дээр нь нэгэн хүн нөхөр хүүхэдтэйгээ гэртээ нэг сайхан лайв хийгээл хүмүүсийн амыг таглаач хэл амгүй сайхан гэр бүл байсан ойрдоо яачаа вэ гэсэн үүн дээр нэгэн хүн реплайдаад салцсан юм чинь яаж лайвдах юм хөөхөн үеийн бүхний хамт босгосон нөхрөө эрх мэдэлтэй ацнуудаар сольчхоор тэгэл муухай л да. Тэгээд бас нэгэн хүн хайрын сайхан амьдралд сайхан хань хүү хоёроо битгий алдаасэ. Үүн дээр болохоор жүжигчнэлгээ ямар ч хариу реплай хийгээгүй байсан бол нэгэн хүн яг өөрийнх нь үгийг ашиглаад нэг л өглөөс ирэхэд улсынхаа ерөнхий сайдын нэг гэрт орчихсон байж үтсэн юм уу гэд нэг л өглөөс ирэхэд гэсэн өөрийнх нь үгийг ашиглаад заяа. Нэг л өглөөс ирэхэд чи про 6 хөрөс сөхөөр сольж байсан юм чинь аргагүй штэ юундаа эмзэглэн вэ гэдэг дээр хариу өгсөн байна. Тийм тэгээд юу гэж ямар чинийхийг сольсон биш. Гэрийнхээ хойморт жиазлаад өлгцэн байсан ч чамд хамаатай юу гэжээ. Тийм ээ тийм. Өнөө жүжигчин дэлгүүн таны зөв. Жиазлаад гэрийнхээ хойморт өлгцэн байсан ч бид нарт хамаагүй л дээ. Жүжигчин дэлгөөнийг ерөнхий сайд оюун эрдэнэтэй их холбодгоо. Тэгээд түүнтэй холбоотой гэдэг цуу яриаг удаадараа ницаадаг. Харин магадгүй түүний сүүлчийн постчиг үнэхээр холбоогүй. Бид нар буруу газар анхаарал өгөөдсөн бил яах вэ? Ерөнхийлөгч хөрс өх байсан байвал яах вэ? Нэгэн цагт сонгуулиар дэмжиж зургийг солиод ингээд сонгуулийн ажилд оролцсон явж ирсэн шүү дээ. Зургийг өөрийнхөө профайл болгоод маш том зоригтой үйлдэл тээ. Тухайн үед нөхрийнхөө зураг профайлдаа ерөөсөө тавьж байгаагүй байж хөрс өхөн зургийг тавьж ирсэн. Тэгэхээр бид буруу газар анхаарал өгөөд байгаа юм шүү. Оюун эрдэнэ биш юм шүү. Эсвэл өөр нэгэн хүн магадгүй хөрөөсөгч байж магадгүй хөрөөсөг биш ч байж магадгүй бид нар мэдэхгүй л дээ. Тэгтээ та нар юу гэж бодож байна? Өнөөдөр гол асуудал нь ерөөсөө энэ нэмэгтэй хинтээ явдаг яадаг ийдэг хинээр дитгүүлдэг нь. Яг бид олж мэдмээр байна. Бид угаас юм дуртай шүү дээ. Олж мэдмээр нь хинээр тэжээлгээд байна. Гэхдээ магадгүй хөрөөсөг магадгүй оюун эрдэнэ хинч байж болно бид мэдэхгүй шүү дээ.
Харин эдгээр постууд дээр анализ хийгээд үзэхээр цаана яалтчгүй хин нэг юм байгаад байгаа байхгүй юу? Хин гэдгийг бид нар мэдэхгүй байгаа. Экс нөхрөөсөө салаад ийхүү байгаль нуур 2022 онд нисдэг тэрэгтэй аялсан байгаа. Тэг үүнээс хойш түүнээс цааш юус айгу гоё аялсан, гоё брэндлэг болсон ингээд амьдрал нь олонгоос алга уруулах шиг өөрчлөгдсөн. Гэтэ мэдээж гол point, гол зүйл нь энэ хүн биш. Тэр цаана байгаа хин ивент итгэж байгаа гэдэг нь л чухал байна. Тэр ерөнхий сайдын бэр өөрийнхөө үнэтэй цүнх тансаг гэрлэх саналаа сторидсан. Түүнийг нь бид нэр харсан. Өнөөдөр бол энэ бол цүнх гутал, тансаг хэрэглээний асуудал биш. Бидний мөнх хаашаа явж байна. Тухайн хүн хариуцлага үүрч чадах уу? Хүмүүс орлогоо нотолж чадах уу? Хизээ бид улсын дайтай улс болох вэ? Хизээ бид Монгол гэж хэлхээсээ ичихгүй болох вэ? Өнөөдөр би Францад амьдарч байна. Манай нөхөр бит хоёрын хувьд болохоор Монгол дуу, Франц дуу гэдэг хоёр сонголт байгаа байхгүй амьдрахад. Мэдээж Франц нь арай дээр учраас Францад амьдарч байна. Хэрвээ өнөөдөр миний Монгол улс арай илүү боломжтой амьдрах таатай нөхцөлтэй байсан бол би амар удаан гараад нөхрөө хоёул Монгол явъя. Монголд амьдрын. Чи Монгол хэл сураа. Гэл ингэж сууж явах юмсан тий. Гоё бардам. Та ч миний Монгол улсын байж байгаа царай. Хин нэг мөнгөтэй хүний халаасанд ороод хэрэглээгээрээ гайхуулаад. Хин нэг мөнгөтэй хүний халаасанд ороод хэл ама хаалхуулаад худлаа хэлээл. Хизээ бид гоё шудраг арчилсан нийгэмд амьдарч чадахгүй. Тэр сайхан ерөнхий сайдын бэр энэ жүжигчин эмэгтэй хоёрын хэрэглээ бол өнөө маргааштай мэдээж өөрийнхөө үр хүүхдтэй хангалттай байх уу. Гэтэ цаашдын үр хүүхдүүд өөрийн чинь Монгол гэж цоллох Монгол улсын минь нүр царайнд нөлөөлж байгаа шүү дээ. Мөнгө төгрөг өнөө маргаашийн хэрэглээндээ сэтгэл ханаад амаа хамхиж дугуй суухаар ирээдүйн улс орныхоо төлөө Монгол гэдэг нэрнийхэн төлөө яагаад зүтгэж болохгүй гэж. Өнөөдрийн миний энэ бичлэгний зорилго бол хин нэг муулах гэсэнгүй, хин нэг бас сайлгах гэсэнгүй. Зүгээр л өнөөгийн нийгмийн амьдралын эрх зүйлэл байлаа. Өнөөдрийн миний бичлэгийн түрээд өндөрлөж байна. Энэ хүртэл бичлэгийг мань үзсэн та бүхэнд баярлалаа. Бичлэг маань таалагдвал лайк дараад комент бичээрэй. Тэгээд хамгийн чухал нь subscribe дарж намайг дэмжээрэй. Тэгээд бас Instagram-ыг мань дагаарай. Дараагийн хамтлагаараа уулзлаа баяр таа.